За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ тархи ухамсарын тухай зайлшгүй мэдэх хэрэгтэй хэдэн зүйлсийн талаар үзэх болно. Өөрөөр хэлэх юм бол биднэрт тархиныхаа бүрэн потенциалыг ашиглаж чадах болно. Бүрэн потенциал тэр хүч чадлыг нь олж харнаа гэж ойлгож болох нэ. Биднэрт тархи гэдэг ухамсар, далд ухамсар гэдэг ийм гайхамшигтай хүчрхэг зүйл байгаль ихээс биднэрт ингэж заяачихсан байгаа хгүй. Энэ бол бүр үнэхээр бурхны бэлэг гэж хэлж болмоор тийм агуу зүйл байгаа хгүй. Юу ч үнэн болгож чадмаар бидний итгэсэн бүхэн бидний амьдралд үнэн биелэлээ олдог. Тийм гайхамшигтай зүйл байгаа хгүй юу? Тэгээ бид нар гэвч хинч биднэрт энэ тархины талаар жинхэнэ бодит хүчийн талаар зааж өгөөгүй учраас энэ жинхэнэ потенциалаа мэдэхгүйгээр ашиглаж чадахгүйгээр ингээд амьдраад байдаг байх нэ. Тэгэхээр энэ хичээлийг энэ бүх хичээл те энэ жаргалтай хүүхэд гэдэг сургалтын маань гол зорилгоудын нэг нь яалтчгүй бидний тархи гэдэг энэ гайхамшигтай зүйл байна. Энерги гэдэг ийм гайхамшигтай зүйл биднэрт байна. Үүнийхээ жинхэнэ хүч чадал эд шидийг нь олж хараа гэсэн тэр мессежийг хүргэх гэсэн байхгүй юу. Бид нар бол тийм хөөрхилтэй нэгэн зовлон гонигт өртсөн хүмүүс биш юм байна. Бид нар бол асар хүчтэй бараг л тийм эд шидийн гимээр тийм хүчтэй потенциалтай ухамсартай хүн төрлөختн гэдэг нэг юм гайхамшигтай бурхны бүтээл юм байна гэдэг өөрөө өөрийнхөө жинхэнэ хүч чадлыг ингээд олж хараасаа тэр хүч чадлаараа өөрийнхөө жинхэнэ амьдрч чадах тэр нэг мөрөөдлийн сайн сайхан амьдралаа бүтээгээсэ гэдэг яг нэг тийм зорилгыг бодож би энэ сургалтаа бүтээсэн. Тэгэхээр өнөөдрийн энэ хичээл маань тэр амьдрал таны шинэ аз жаргалтай амьдралд нэг алхмыг ойртуулж чаднаа гэж би найдаж байна. За бидний тархи ухамсарын тухай мэдэх хэрэгтэй эхний зүйл бол тархи бодит байдал ба бодол төсөөллийг хооронд нь ялгадаггүй. За энэ тухай би өмнөх хичээлүүдээр хэд хэдэн удаа дурдсан тийм ээ. Тархи миний бодож байгаа төсөөлж байгаа зүйл болон яг боддоор надад тохиолдоод байгаа нөхцөл байдлыг хооронд нь ялгадаггүй. Би яг өөрийгөө ингээд гэртээ ганцаараа ингээд хичээл бичээд ингээд сууж байгаа боловч өөрийгөө маш олон хүний өмнө тайзан дээр ингээд ярьж байна. Тэгээд миний үгийг сонсохын тулд мянган хүн цугларчсан ингээд миний ивенттэй энэ илтгэлээр ирчихсэн байна гэд ингээд төсөөлөд ярих юм бол миний тархи шууд тэрэнд итгэнэ. Тэгээд ингээд тийм адреналин, сэтгэл хөдлөл, тиймэрхүү мэдрэмжүүдийг надад шууд мэдрүүлж эхэлнэ. Тэгэхээр дараагийн удаа бид нар ийм сөрөг мэдрэмж, сөрөг бодолд автах үедээ за миний тархи миний бодож байгаа сөрөг бүхэнд шууд итгэж байгаа шүү. Тэгэхээр би яг энэ сөрөг бодлыг бодоод байгаагаа мэдчихсэн юм чинь шууд үнийгээ таслаад за сайн сайхан юм төсөөлөд те миний мөрөөдөл биелчихсэн байна. Би ингээд мөрөөдлийнхөө ийм амьдралаар те амьдрч байна. Би ийм гоё ингээд те магадгүй ингээд дэлгүүр хэсээд юм гой хувцснууд аваад ингээд гангалчихсан ингээд явж гин гэдэг ч юм уу тиймэрхүү юм ингээд төсөөлчих юм бол миний ухамсар шууд тэрэнд итгэчих واخгүй юу. Тэгээд энэ дасгалыг ингээд олон дахин давтах тусмаа бид нэр автоматар ерөөсөө сөрөг бодлоод ингээд бодогддоггүй, сөрөг зүйлсөө төсөөлөгддөггүй юм эерэг тийм мөрөөдлийн амьдрал маань ингээд нүдэнд харагддаг тий. Тэр зүйлийнхээ төлөө ингээд би явж байгаа гэдгээ ингээд мэддэг тийм хүсэл тэмүүлэлтэй мэдрэмж ингээд цээжин дотор минь боловлж идэг тийм энгийн төлөв маань тийм болж өөрчлөгдөнө. Тэгэж бид нар ухамсараараа өөрийнхөө биеийг ингээд тийм цаг хугацаа орон зайгаар шууд ингээд аялуулчих гэсэн үг. Өөр төлөв байдалд ингээд аваачиж чинь тийм яг тэр үеийн тэр төсөөллийн маань дааврууд бүх төсөөллийн маань мэдрэмжүүд биднэрт ингээд шууд орж ирнэ гэсэн үг. Тийм болохоор сонсож байгаа, үзэж байгаа зүйлсүүд маань бас аль болох эерэг байх хэрэгтэй. Яг гэвэл бид нар ингээд сөрөг юм уншаад, сөрөг кино, аимшиг кино үзээд байх юм бол бидний далд ухамсар би сөрөг юм үзэж гин гэж биш те. Надад энэ үзэж байгаа зүйл, уншиж байгаа зүйлд маань шууд тохиолдож гин гэж хүлээж аваад байдаг байхгүй юу? Тийм болохоор уншиж байгаа, сонсож байгаа бүх юмыг маань далд ухамсар надад тохиолдож гин гэж ойлгоод байт юм байна. Бодит байдал гэж ойлгоод байт юм байна. Тийм болохоор би гунигтай юм уушгаараа гуниг гутарлыг мэдрээд уйлмар санагдаад байт юм байна. Тийм болохоор би аль болох эерэг зүйл уншиж өөрөө өөртөө тийм эерэг мэдрэмжийг тийм
байнгын энгийн төлөв дадал болгож өөрчлөх хэрэгтэй юм байна гэж ойлгох хэрэгтэй байна. За дараагийн тарих ухамсарын тухай бид нар юу мэдэх хэрэгтэй вэ гэхээр тарих сөрөг бодолд илүү анхаарч төвлөрдөг. Бидний тарих ухамсарын хамгийн номер 1 чухал үүрэг бол биднийг аль болох урт удаан хугацаагаар амьд байлгах гэж би өмнөх хичээлүүдээр хэд хэд удаа дурдж хэлжсэн шүү дээ. Тэгэхээр энэ үүргийнхээ хүрээнд тарих өөрийн мэдлэггүйгээр автоматар хамгийн сөрөг мэдээллүүдэд хамгийн сөрөг бодлуудыг хамгийн сөрөг дурсамжуудыг надад ингэж авчирж идэг. Хамгийн сөрөг бүхэн дээр анхаарлыг маань төвлөрүүлж идэг. Яагаад гэвэл тэдгээр зүйлсүүд надад болзошгүй аюул занал хийлэл мэтээр бидний далд хумсарт мэдрэгдэж байдаг учраас автоматар хамгийн сөрөг мэдээг бид нэр төрүүлж уншиж идэг. Хамгийн сөрөг бүхэн дээр анхаарал маань ингээ явчихдаг байх нь. Үүнийг мэддэг сошиал медиа платформуд болон одоо мэдээний сайтууд, зурагтын мэдээ, сонин сэтгүүлүүд хамгийн сөрөг гэсэн бүхнийг ингээ шавж авчираад тэгээд ингээ сонин сэтгүүл дээр ингээ нийтлээд ингээ сошиал платформ, сошиал пэйжүүд дээр хуваалцсангууд тэрийг нь хүмүүс ингээ шууд анхаарч идэг. Тэ? Facebook дээр тэгээд Facebook, Instagram зэрэг энэ сошиал YouTube алгоритм яг тэгж ажиллаж байдаг байхгүй. Хамгийн сөрөг мэдээллийг хамгийн олон хүн рүү suggest хийж явуул хамгийн олон хүний news feed дээр хамгийн дээр харуул гэдэг тийм алгоритмтай байдаг. Тэгжээж хүмүүсийн анхаарал тухайн сошиал медиа платформ дээр аль болох удаан төвлөрж идэг. Тэгэхээр сошиал медиа платформуудын энэ хамгийн гол зорилго нь хүмүүсийг аль болох удаан хугацаагаар өөрийнхөө тэр Facebook news feed-ийг ухаж суулгах тийм зорилготой байдаг хгүй. Тэгжээж олон хүмүүст ингэж зар сурталчилгаа явуулж түүнээсээ хэмжээний ашиг орлого олдог учраас хүмүүсийг ингэж аль болох удаан ууж анхаарлыг нь удаан энэ сошиал медиа платформ дээр уухийн тулд хүмүүс юунээр хамгийн их анхаарах уу гэдгийг нь ингээд тарих мэдрэлийг нь судлаад сөрөг мэдээлэл дээр төвлөрд юм байна. Тэгэхээр сөрөг мэдээллийг хамгийн ихээр цацаж хамгийн ихээр олон хүмүүс түгээж агараа гэдэг тийм одоо хиймэл оюун ухаанаа тэгж хөгжүүлээд алгоритмыг бичсэн байдаг байхгүй юу. Тийм болохоор бид нэр Instagram дээр, Facebook дээр, TikTok дээр дагж байгаа хүмүүсээ ингээ шүүлтүүрдээд сөрөг мэдээлэл цацаад байгаа хүмүүсийг шууд unfollow хийгээд хасаад mute хийгээд тэгээд эерэг мэдээлэл түгээдэг тийм хүмүүсийг ингээд дагаад тэгж юм авч байгаа мэдээллүүдээ үзэж байгаа кинонуудад сонсож байгаа дуу хөгжмөө ийм эерэг болгох хэрэгтэй. Дээрэс нь эрдэмтэд бас юу гэж үздэг вэ гэхээр хүний чих гэдэг бол маш тийм нандин эрхтэн байдаг юм аа. Хүн дүнгэж ихийн хөвлөд ингээд бүрлдээд хүн дүрсийг олохоос өмнө чихний хэлбэртэй байдаг. Тэгээд дээрэс нь хүн ингээд ихийн хөвлөдөө ингээд өсөж боож жоход хамгийн түрүүнд сонсголын эрхтэн хөгждөг. Тэгээд хүүхэд ингээд өөрийнхөө болон ээжийнхаа зүрхний цохилтыг сонсож тэгж ингээ гидсэн дотроо боож байгаад төрдөг. Тэгээ төрөнгуудаа бас харааны эрхтэн сайн хөгжөөгүй байдаг. Гэхдээ сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн байдаг. Бүр бидний сонсож чадахгүй байгаа нарийн тийм аажуухан чимээнүүдийг асар тод сонсож байдаг. Тийм учраас дээрэс нь бидний ингээ сонсож байгаа бүхэн маань ингээ тархинд маань шууд хүрж байдаг. Сонсож байгаа бүхэн маань ингээд харж байгаа зүйлээс илүү ихээр бид нарт шууд нөлөөлж байдаг учраас эрдэмтэд бол чихийг маш нандин эрхтэн гэж үздэг. Тийм болохоор бид нар аль болох тийм эерэг утгатай дуунуудыг сонсож явах хэрэгтэй байх нэ. Дээрэс нь тийм эерэг утгатай одоо подкаст ч юм уу тийм болохоор би ерөөсөө тийм аим шиг кино, гэмт хэргийн подкаст ч юм уу тийм хүм ерөөсөө сонсдоггүй. Яг тэгэл тэдгээрийг сонсчих юм бол миний сэтгэл зүйн байдал, итгэл үнэмшил зэрэгт шууд нөлөөлнө гэдгийг би мэдж байгаа учраас тийм зүйлсүүдээс аль болох зайлсхийдэг. За дараагийн нэг чухал мэдэх ёстой зүйл бол тарих нэг удаад нэг л зүйл дээр төвлөрч чаддаг. За энийг бол хүмүүс ихэвчлэн одоо сул тал мэтээр тайлбарладаг. Яг үгүй multitask хийж чадахгүй, олон юм зэрэг хийж чадахгүй, олон юм зэрэг хийхээрээ бүгдийг ингээ mess up хийчихдэг буюу ингээд одоо юм гоё хийж чаддаггүй, яг бүрэн төгс хийж чаддаггүй. Нэг юм дээр л төвлөрч чаддаг. Гэхдээ энийг бид нар давуу тал болго ашиглах боломжтой. Жишээ нь би одоо ээжийнхээ тухай бодонгоо зэрэг хүүхдүүдийнхээ тухай бодож чадахгүй шүү дээ. Миний амнаас би ээжийнхээ тухай ярингаа зэрэг хүүхдүүдийнхээ тухай ярьж чадахгүй те. Яг тэрэн шиг би ингээ сөрөг бодол бодож явах үедээ эерэг юмыг юусоо бодож чадахгүй. Яг тэрэн шиг би эерэг зүйлийн талаар бодож явах үедээ
сөрөг зүйлийн талаар бодож чадахгүй байхгүй юу. Тэнгуут дараагийн удаа бүгдээр яах хэрэгтэй гэхээр сөрөг юм ингээд бодогдол те за би яста муу аж би арчаагүй байна би чадахгүй байна би мэдгүй байна гэдэг нэг тиймэрхүү юм дарамттай муухай бодлоод бодогдоод эхлэнгуут шууд түүнийг таслан зогсоогоод шууд за би одоо эерэг зүйлийн тухай бодчихъя. Тэгхийн бол энэ сөрөг бодлоодыг бодож чадхаа болчихно гэж өөртөө сануулад тэгээд ийм тархины 17 секундын дүрм гэж байдаг байхгүй юу? Бидний тархин дотор асар олон мэдрэлийн эсүүд байгаа. Мэдрэлийн эс бүхэн маань шин мэдээллүүдийг өөр дээрээ ингээд хадгалчихсан байгаа. Тэгээ бид нар ингээд мэддэг штэ нэг юм сэтгэл зүйн маш алдартай туршилт байдаг. Ингээд нүдэ анжаа цагаан өнгөний тухай бодож байгаа нүдэ нэнгуут өрөөнд дотор байгаа бүх цагаан юмнууд ингээд маш тод харагддаг. Яг тэр шиг яагаад гэвэл би цагаан өнгөний тухай бодчихсон чинь цагаан өнгөтэй холбоотой бүх тэр мэдрэлийн эсүүд маань ингээ идэвхжээд эхэлсэн байхгүй юу. Цагаан сүү, цагаан шүд, цагаан яс, цагаан үүл гэд ингээ цагаан өнгөтэй холбоотой бүх зүйл надад ингээ санагдаад урсагдаад эхэлж байгаа байхгүй юу. Харагдаад эхэлж байгаа байхгүй юу. Тэнгуут би ингээ сөрөг зүйлийн тухай бодогдоод эхлэнгууд надад сөрөг зүйлсүүд харагдаад сөрөг зүйлсүүд сонсогдоод эхэлнэ. Эерэг зүйл дээр төвлөрөөд эерэг зүйлийн тухай бодоод ахаар эерэг зүйлүүд харагдаад эерэг зүйлүүд бодогдоод эхэлнэ. Хамгийн багадаа 17 секундыг ямар нэгэн эерэг зүйл дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Шууд сөрөг бодол ингээл бодогдоод эхлэнгууд нүдэ анал баярлаа гэдэг үгийг хамгийн багадаа 17 секунд ингээд дотроо бодчих юм бол тарих за баярлаа гэдэг үгтэй холбоотой миний мэдрэлийн эсүүд хоорондоо ингээд холбогдсон баярлаа гэдэг үгийг хадгалсан байгаа мэдрэлийн эстэй холбогдсон байгаа мэдрэлийн эсүүд маань ингээд хоорондоо идэвхжээд намайг баярлуулж байсан. Би юунд баярлаа гэж хэлсэн бilé хамгийн сүүлдээ би охиндоо баярлаа гэж хэлсэн, би нөхөртөө баярлаа гэж хэлсэн, би хорвоо ертөнцид баярлаа гэж хэлсэн гэд надад баярлах шалтгаануудыг маань сануулад эхэлдэг. Тэгээд би ингээд талархах, баярлах шалтгааныг дэрдгээр эерэг дурсамжуудаа бодоод эхлэнгуут нөгөө нэг сөрөг бодлоо би зэрэг бодож чадахгүй болчихдог. Тэгээд ингээд энэ дасгалыг ингээ олон удаа хийгээд байх тусам автоматар би эерэг зүйлээр төвлөрдөг, эерэг зүйлийг боддог. Амьдралаас хорвоогоос дандаа талархаж байгаа зүйлсүүд надад хамгийн түрүүнд олж харагддаг болчдөг байхгүй. Энэ бол миний ийм талархаж явдаг маань миний энгийн төлөв болон хувирдаг гэж ойлгож болно. Тэгэхээр энэ тархиныг удаад нэг л зүйлээр төвлөрч чаддаг гэдэг маань эсрэгээр бидний давуу тал болох боломжтой байдаг байх нь. За хамгийн сүүлийн нэг тархины онцлог шинж бол тархи өөрчлөлтийг эсэргүүцдэг гэдгийг бид нэр зайлшгүй мэдчих хэрэгтэй. Яг одоо бидний энгийн хөвчлэн байдаг төлөв маань хэрвээ тийм гонигтай бид нар ингээд амьдрал дээр сөрөг зүйлүүд дээр илүү төвлөрөө сурчсан гэдэг ч юм уу байн тийм муухай бодлоод бид нарт орж ирээд байдаг болсон бол одоо би ингээд эерэг бодолтой болъё. Би сайн сайхан зүйлийг боддог ингээд амьдралаа өөрчлөе гэд хүссэнгут тархи автоматар үнийг эсэргүүцдэг. Яагаад гэвэл нөгөө л тархи бидрийг аль болох урт удаан хугацаагаар амьд байлгах тэр зорилгынхаа хүрээнд бидрийг юм тав тухтай тасал болсон орчинд маань ингээд барьж байхыг хүсдэг байхгүй юу. Түүнээсээ ингээд гарах гад хичээнгууд биднэрт ингээд айдас түгшүүр гэдэг зүйлийг мэдрүүлээд эхэлдэг. Тэнгуут за том өөрчлөлтийг том одоо түгшүүр дагаж байх нь жам юм байна гэдгийг бид бүгдээрээ мэдчих хэрэгтэй. За би өөрчлөгдөхийг хүсэж байвал зайлшгүй түгшүүр айдас гэдэг мэдрэмжийг даван гарах шаардлагатай болох юм байна. Яагаад гэвэл тархи чинь ингээд нэгэнт ингээд дадал болцсон байгаа зүйлээ ингээд тавьж явуулахыг хүсдэггүй байхгүй юу? Хэдий аз жаргалтай байхыг хүсэж байгаа боловч тархины хувьд аз жаргал гэдэг зүйл тийм танил дасал зүйл биш учраас аюул занал хийлэл юм шиг санагдана бидний далд ухамсарын хувьд. Тийм учраас за би ингээд одоо маргаашийн хичээл дээр өдөр тутамдаа хэрэглэж болох сэтгэл зүгээ эерэг болгон өөрчилж болох сэтгэл зүгээ эдгэж болох тэдгээр аргуудын тухай үзнэ. Тэгээ яг тэр аргуудыг ингээ хэрэглээд эхлэх гэхээр тархи маань ингээд өөрчлөлтийг автоматар эсэргүүцээд байдаг учраас за маргаашнаас эхлэе. За энэ нэг л бүтэхгүй. Ийм юм хийгээд одоо аз жаргалтай болчдөг бол одоо хүн болгон аз жаргалтай болчих штеп. Гэх мэт ийм үл итгэх, тэ үгүйсгэх тийм мэдрэмжүүдийг автоматар бодогдуулж эхэлнэ. За маргааш эхлэе гэдэг. Тийм дараа болъё гэдэг ч юм уу тий. Яг за одоо он гарахаар болъё гэдэг ч юм уу. Тийм одоо бодлуудыг автоматар төрүүлээд байдаг. Яагаад гэвэл тэдгээр өөрчлөлтүүдийг ингээ эсэргүүцгээд өгөөсгээд тэгээд оролдоод байгаа байхгүй юу. Тэнгуут би за энэ ингээд болимоор санагдаад эхэлж шүү. Энэ нөгөө далд ухамсар маань энэ өөрчлөлтийг эсэргүүцээд байгаа юм байна. Гэхдээ би энэ
далд ухамсарын энэ эгондоо шууд захирагдахгүй. Би бол амьдралаа ухамсартайгаар удирдна. Миний тарих өөрчлөлтийг эсэргүүцэж байна. Гэхдээ би энэ өөрчлөлтийг өөртөө авчирмаар байна гэд ингээд тууштай ах хэрэгтэй. Хэрвээ би энэ далд ухамсарын энэ эгоны бодолд автаад ингээд түр ингээд за боли гэд нөгөө нэг өөрчлөх гэж хүсэж байсан зүйлсээсээ ингээд ухарчихсан болвол ерөөсөө өөрөө өөрийгөө муугар бодож болохгүй. Би чи ямар арчаагүй юм бэ? Би чи одоо ингээд өөрийнхөө сэтгэл зүйг эдгээ нангаана гिचээд өөрийнхөө төлөө энэ зүйлийг хийж чадахгүй би чи ямар тэнэг юм бэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү сөрөг бодлоод орж ирнэ. Тэнгуут нь эн чинь бас л дахиад намайг өөрчлөгдүүлэхгүй тулд ийм бодлыг бодогдуулаад байгаа байхгүй. Тийм болохоор энэ бодолтой автахгүйгээр зүгээрээ би энэ удаад болчлоо. Гэхдээ би дахиад эхнээс нь эхэлчихъя гэд зүгээр үргэлжлүүлээд дахиад эхнээс нь эхлэх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө болсныхаа төлөө, шантарсныхаа төлөө ерөөсөө буруутгаж болохгүй. Яагаад гэвэл өөрчлөлт гэдэг зүйл асар хэцүү. Далд ухамсар гэдэг зүйл маш хүчтэй. Тэгэхээр би нэг өдөр ингээд хичээж агаад шууд аз жаргалтай болно гэж юусоо байхгүй. Энэ бол би бууж өгнө. Тэгээд би өөрчлөх гэж сэтгэлээ эдгэх гэж байснаа мартаад шал өөр юм хийгээд эхэлсэн байна. Хүүе би ч нэрээ тийм хийжсэн шүү дээ гэдгийг эргээд санаана. Тэгээд дахин хичээж эхэлнэ. Тэгээд шантарна. Тэгтэл хамаагүй би дахиад эхэлнэ. Ийм одоо тогтмол ийм болох явах те 2 алхам урагшлаад 1 алхам хойшлох, 3 алхам урагшлаад 1 алхам хойшлох тийм процесс байдаг учраас ерөөсөө өөрөө өөртөө зөөлөн хандаарай. Тэ өөрчлөлт гэдэг зүйл угаасаа далд ухамсарын хувьд хэцүү байдаг учраас өөрөө өөрийгөө бити буруутгаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр энэ өөрчлөлтийг даван гарахад биднэрт хэрэг болдог бас дараагийн нэгэн зүйл бол өөрийгөө болон бусдыг уучлах байдаг. Бид нар ингээд одоо тухтай бүсээсээ гараад ингээд дараагийн юм шин зүйлийг ингээд хийх гэхээр бидний далд ухамсарт хамгийн түрүүнд юуг мэдрүүлдэг вэ гэхээр за чи ингээд өөрчлөгдчих юм бол хүмүүс чамайг ингэн шүү. Тэгээ хүмүүс чамайг ингэж гомдоож исэн шүү. Ийм муухай үг хэлж исэн шүү гэдэг ингээд дандаа хамаг муухай хуучин дурсамжуудыг маань ингээд эргээгээд надад ингээд биднэрт ингээд сануулах гэж оролддог. Чи өөрчлөгдчих юм бол хүмүүс чамд ийм юмыг үгийг хэлээд ийм муухай зуухай зүйлүүдийг хийж магадгүй штэ гэдэг тийм одоо хуучин муухай дурсамжуудыг маань ингээ эргээ санагдуулаад эхэлдэг. Тэр үед бид нар яах ёстой вэ гэхээр за ми далд ухамсар өөрчлөлтийг эсэргүүцэж байна. Тэгээд намайг айлах гад айл эртний ингээ балар хуучны юмнуудыг санагдуулаад байна. Тэгээ үнэхээр тэр хүмүүст ингээд гомдол хараасал үзэн ядалт хэрвээ тээжсэн бол бид нэр тэр хүмүүсийг болон өөрийнхөө алдааг уучлах хэрэгтэй. Тэ чи ийм алдаа гаргаад тэ чи ингээ өөрчлөгдчих юм бол ийм алдаа гаргаад өмнөх шигээ ийм алдаа гаргаад тэ буруу үгийг хэлээд буруу үйлдэл гаргаад ингэж бусдад үзэн ядагдаж дээрлхүүлэх гэдэг ч юм уу тэ шүүмжлүүлэх ийм эрсдэл байгаа шүү гэдгийг бидний далд ухамсар бидэнд сануулах үед зүгээрээ би өөрийгөө уучлж байна. Би тэр үед одоо юу мэдэж байснараа тэ би тэр үед бүх зүйлийг мэддэггүй байсан. Миний тарих ухамсар бүрэн хөгжиж гүйцээгүй байсан. Би юу мэдж гин, юу бодож гин, юу мэдэрч байна гэдэг дээрээ тулгуурлаад тухайн шийдвэрүүдийг гаргаж байсан. Энэ бол тэр үедээ би одоо аль чадах хамгийн сайн гэсэн зүйлээ л хийж байсан. Тийм учраас би өөрийгөө уучлж байна. Гэт ингээ өөрийгөө уучлаад бүх алдаагаа тавьж явуулаад өнгөрсний хүлээснээс ангижрах хэрэгтэй. Бусад хүнийг бас ингээд уучлах гэхээр тэр хүн уучлагдах эрхгүй. Тэр чинь намайг ийм муухай юм хийсэн гэдэг ч юм уу. Тиймэрхүү бодол бас ингээд төрөөд байдаг. Гэхдээ бусдыг уучлах гэдэг бол ерөөсөө тухайн хүнд тийм инэрл өршөөл үзүүлж байгаа хэрэг биш. Хүний далд ухамсар гэдэг бол өөрийнхөө хийсэн тохиолдсон бүх зүйлийг ерөөсөө хизээч мартдаггүй байхгүй юу? Би хизээ нэг цагт ингээд муухай зүйл хийсэн бол түүнийгээ маш сайн мэдж байгаа. Тэрийгээ би ингээ уучлах юм бол би ингээ амгалан болж чадна. Тэр шиг надад муу юм хийсэн хүн өөрийгөө л уучлаагүй болвол далд ухамсар нь ерөөсөө буруу юм хийсэн гэдгийг огт мартаагүй байгаа. Тэр хүн ингээ дотроо ингээ харамсал тэгээд явж байгаа. Тэр хүн өөрийгөө тэр харамслын мэдрэмжээрээ шийтгэж байгаа. Би харин тэр хүнийг уучласнараа өөртөө л амар амгалан авчирж байгаа юм байна. Би энийг яг юундаас ойлгож ирсэн бэ гэхээр би нэг удаа ингээд хүүхдүүдэд загнаад ингээд бүр чанга дуурайд айлгаад уйлуулад тэгээ дараа нь тэрэндээ бүр ингээд үнэхээр харамсаад би чи ямар тэнийг юм хийчихвэ. Яагаад энэ нэг жоохон хүүхдүүдэд би ингээд
Ийм жоохон юмнуудыг ингээд зүгээр л ингээд учирлаад хэлчихгүй би ямар тэнэг юм бэ гэд өөрийгөө ингээд зүхээд уучлаарай ээжийнх нь буруу та ерөөсө буруугүй шүү. Би ингээд уур бухимдлаа буруу илэрхийлсэн байна. Намайг уучлаарай гэдгсэн чинь манай хүүхдүүд айл хэдийн намайг уучлалцсан. Тэр тухай ерөөсө бодохгүй. Намайг тэрвэрэд үнсээд ингээд огт юу ч болоогүй юм шиг хайрлаад байж байгаа байхгүй. Тэгэж намайг уучлснараа миний хүүхдүүд өөрөө амар амгалан аз жаргалтай байж байгаа байхгүй. Гэтэл би намайг уучлчаад тахт нь өөрөө өөрийгөө уучлах чадахгүй өөрөө өөртөө харамсаж харуулсан хിവэрэл байсан байхгүй. Тэнгуут миний хүүхдүүд намайг уучлснараа надад ерөөсөө тийм инэрл өршөөл ирэхгүй шүү дээ. Би өөрөө өөрийгөө уучлсан цагт л амар амгалан надад ирэх юм байна шүү дээ. Тэгэхээр би бусад хүнийг уучлах юм бол тэр хүмүүст ямар ч одоо нөлөөгүй юм байна. Би бусад хүнийг уучласнараа би л амгалан ямар ч үдсэн ядалт уур гомдлыг тээхгүй тэдгээр мэдрэмжүүдээс чөлөөлөгдөөд би л өөрөө амар амгалан олох юм байна. Тухайн хүн хийсэн хэргийнхээ одоо үр нөлөөг өөрийнхөө далд ухамсар өөрийнхөө одоо ухамсараараа л мэдрэх юм байна. Би яг хүүхдүүдээсээ ингээд ойлгож авсан байхгүй юу. Тэгээд би ингээд надад муухай үг хэлжсэн, намайг ингээд шүүмжилж гомдоож байсан. Бүх хүнийг уучлсан. Би өөрөө ч бас хин нэгнийг гомдоож исэн, хин нэгэнд муухай үг хэлжсэн. Тэр бүх зүйлсээ ингээд за би ингээд тухайн үедээ л мэдэж байсан, мэдэхгүй байсан зүйлсүүдээсээ тэдгээр шийдвэрүүдийг гаргаж исэн. Өөрийнхөө болон бусдын төлөө би мэдэх чадхаараа л одоо хийсэн зүйлс маань ингээд алдаа болон хувирсан байна. Тэгээ би эдгээр зүйлсүүдээс одоо аль хэдийн суралцсан байна. Би дахин юуг хэлж хийж болохгүй вэ гэдгийг одоо мэддэг болсон байна. Тийм болохоор одоо би энэ бүхнийг ингээд тавьж явуулъя гэд. Ингээд өнгөрсний хүлээснээсээ ингээд би салж чадчих байгаа байхгүй юу. За тэгэхээр эдгээр зүйлсүүд бол бидний ингээд тархины одоо бүрэн потенциалыг биднэрт ингээд ойлгуулж чадах зүйлсүүд байлаа. За маргааш бүгдээрээ одоо яг өдөр тутамдаа ямар арга хэмжээ авч ямар аргуудыг хэрэглэх боломжтой вэ гэдэг талаар үзэх болноо. Ингээд өнөөдрийн хичээлтэй хамт байсан баярлалаа. Маргааш хичээлээр уулзцгаая. Баяртай.